Өнөөдөр та бүхэнд Каннын 39 дахь удаагийн олон улсын кино наадмаас Алтан далдуу мод шагнал, 59 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолд шилдэг зураг авалтын төрөлд шалгарч байсан Ролан Жоффийн хариулсан Роберт Болтын зохиол болох 1986 онд бүтээгдсэн The Mission киног ярьж өгөх гэж байна. Энэ киног 18 дугаар зуунд Өмнөд Америкт болж байсан түүхэн үйл явдлаас сэтгэлэн бүтээсэн бөгөөд тэр үеийн Испани болон Португалийн колончлолын үед Амазоны ширэнгэн ойд амьдарч байсан Гуарани овгийн хүмүүс хэрхэн боолчлол мулжилгийн бай болж байсан тухай мөн тэдэн дээр очиж сайн мэдээ тунхаглаж тэднийг Христ итгэл бишрэлийн замаар удирдах байсан миссионерууд хэрхэн тэдний төлөө амиа өргөж байгаа тухай өгүүлхийн сацуу итгэл, гэмшил, уучлал, хайрын талаар хүчтэй харуулж өгдгөөрөө онцлогтой юм. Дугаар зуун Өмнөд Америк дахь ширэнгэн ойд амьдардаг Гуарани нэртэй нэгэн овг. Нутгийн иргэдэд сайн мэдээ тунхаглах гэж очсон нэгэн залуу тэдний гад харамсалтайгаар амнасаа алдаж буй үйл явдлаар уг кино маань эхэлдэг. Гэсэн ч түүний ханаас дахин илгээгдэж буй миссионерууд түүний зорж буй газар болох Гуарани овгийн хүмүүс хурч очихын аргагүй өндөрлөг газар амьдардаг тул тэрээр маш хүнд хэцүү замыг туулж байж очих ёстой байв. Түүний тоглож буй хөгжим нутгийн иргэдийн зүрх сэтгэлийг хөндөж, Габриэл өөрсөд рүү ямар сэтгэлийг тээж ирснийг нь ойлгож, түүнийг хүлээн авснаар улмаар тэдний дунд сайн мэдээ тунхаглагддаг. Киноны 2 дахь гол дүр болох Родриго Мендоза. Тэрээр боолын 8-чин, бүсний цэрэг, хүчирхийлэл дуртай, бардам аваг зүрхтэй нэгэн байсан бөгөөд нутгийн иргэдийг барьж боол болгон зардаг байжээ. Хайртай эмэгтэй нь өөрийнх нь дүүтэй хайр сэтгэлийн харилцаатай болсныг олж мэдсэн тэрээр дүүдээ уурлан хорсож амнасыг нь хүндэдэг. Үүнээсээ болж сэтгэлийн гүн хямралд орсон Родриго өөрийгөө буруутган хэдэн сарын турш хоол унднаас гарч өглөө хүлээн хэвтэж байх үед нь Габриэл түүнтэй уулзаж өршөөл, уучлал, авралыг авах боломж байгаа хэмээн ятгана. Эцэст нь Родриго хэрэглэж байсан бүх зэр зэвсгийн хамтд нь боож хүлээд түүнийгээ чирэн Габриэлийг дагаад боол болгон зарж байсан Гуарани овгийн хүмүүс рүү явж очихоор шийддэг. Эцсээ хүртэл хүн ачаагаа чирч явсаар нутгийн иргэдийн өмнө явж очиод тэдний өмнө өвдөг согдож буй Родриго хэн болохыг нь таньсан нутгийн иргэд эхэндээ түүнийг алхаар хүзүүд нь хутаг тулгасан боловч элч нараар дамжуулан хайр уучлал гэж юу болохыг хэдийн амсаж мэдсэн тэд түүний хоолойг нь биш харин хүнд ачаагаа өөрсөн олсыг нь тастаж өгөөд түүнийг уучлан хүлээн авдаг. Ингэж уучлагдсан Родриго Габриэлийн санал болгосноор Бурхны үйлчлэгч болж бусад номлогч нарын хамт Гуарани овгийн хүмүүсийн төлөө үйлчилж эхэлдэг. 1750 онд Испани болон Португал хоёрын хооронд байгуулсан газар нутгийн хилийн гэрээ болох Мадридын гэрээнээс болж
Өмнө нь Есүсийн нийгэмлэгийн номлогч нарын хамгаалж байсан Гуарани авгийн суурингууд Португалийн мэдэж шилждэг. Үүнээс болж Гуарани авгийн хүмүүс амьд үлдэхийн төлөө тэмцэх шаардлагатай болно. Гуарани авгийн хүмүүст үйлчилж байсан номлогч нар кардиналыг ядахын тулд уугуул иргэдийн тосгонд хүртэл түүнийг дагуулж очдог. Гэвч улс төрийн дарамт шахалтаас болж кардинал захиргааны эрхийг Португалийн талд шилжүүлж өгөх шийдвэр гаргаж номлогч нарт Гуарани авгийн хүмүүсийг орхиод буцаж ирэхийг тушаадаг. Гэвч уугуул иргэдэг орхиж чадаагүй номлогчид кардиналийн тушаал захирагдалгүй тэдэнтэй хамт үлдэж тэнцэхээр шийддэг. Уугуул иргэдэг хамгаалахын тулд хүч хэрэглэн тэмцэж байгаа Родриго хүч хэрэглэхээс зайлсхийн өөрийн замаар тэмцэж байгаа Габриэл. Харин итгэлийн өмс чанараа орхиж улс төрийн эрх мэдэлтнүүдийн өмнө сүгдэж буй кардиналийн хэлсэн үгээр уг кино маань ундралдаг.